Зохиолч Өлзий хутгийн үлэмж төгс. Их сурвалж. Триллер өгүүлэг. Шинэ 7 хоногийн эхний өглөө үнэхээр навшиг эхэллээ. Байрны гадаах ил зогсоол дэвтэйхэн байрлуулаад тавьчихсан машиныг маань салхины шилэн дээр утасны дугаараар бичиж тавиагүй орон нутгийн дугаартай ачааны портер таглаж зогссноос болж бүх хөлбөтөнд 40 минутыг тэр бүдүүлэг жолоочийг хайж олохын тулд хоёр орцтой 9 давхар байрны бүх хаалгыг балбахад зарцууллаа. Мэддэг бүхий л хараалын үгээ портерын жолоочд барж гүйцээд ил зогсоолоос арай гэж нэг юм хөдөлж төв замын урсгалд нэгдтэл өглөөний төвчрэлд орчихлоо. Замын төвчрэлд таг зогсчихлгүй мөлгсөөр ажлынхаа үүдэнд ирж зогсоод цаг руу шагаавал даваа гарагийн өглөөний редакцийн шуурхай хурлаас 20 гаруй минут хоцорчихсон байлаа. Хурлын өрөөний хаалгыг чимээ гаргалгүй нээн үл ялэг завсар гарган шургалж эгнэн зогссон сэтгүүлчдийн араар хулгайч муур шиг тасалгааны төв хэсэг рүү гитэж яваад хариуцлагатай нарийн бичгийн даргын нүдэнд өртчихв. Надаас цаг хэд болж байгааг асуулаа. Элдв тайлбар тоочвол өөрийгөө үнээс ч тэнэг байдалд оруулах учраас гэлбэлзэн уучлалтгүйла. Цагтаа ирээгүй шамд хариуцлагатай нарийн бичгийн даргын шөвг шиг харцанд төнхүүлж хоцорсон минутын хаан тоогоор цалингаа хасуулаад өнгөрсөн бол өөрийгөө азтайд тооцож болохоор байсан ч харамсалтай шүүлтийн өдрийн эрүүдэн байцаалд дөнгөж эхэлж байсан нь тэр байж. Эрхлэгчийн галалсан суманд сэг болтлоо оногдсон бай надаас өөр байсангүй. Энэ мөчөөс бүх ажилчдын харц анхаарал нь хурал дуустал зөвхөн над руу чиглэх нь нэгэнд тодорхой боллоо. Эрхлэгч намайг бие эрт тоочсон сагсуу амтангийн хариуцлага үүрэг даалгавар гэдэг ойлголтыг огтхомж ухамсарладаггүй, хэнэггүй тэнэг новшлог гэх юм. Дааж авсан дугаарын нүүр бичих ёстой сэдвтэ огтхонч сэтгэл гаргалгүй өөрт зовлонгүйгээр хөнгөн залдиж аргалаад сурчсан угширсан борхич гэж байх шиг. Хатуу донголтынхаа төгсөлд хамгийн айхтар үгийг ингэж хэллээ. Намайг хэн хэлэхүү нохойг хэн саах уу гэж толгой том явсан уу? Чамайг ажлаас халж чадахгүй гэж бардаад маадгар байгаад байна уу чи? Сургуулаа төгсөөд удаагүй байгаа хэл устай өндөр мэдлэгтэй олон шижигнсэн залууст тараа таниулж мэрэгжлийн ур чадвараараа гоочлогдож явах чамд өөрт чинь ичхүүртэй санагдахгүй бол суудал бөглөөд явж л байхгүй юу чи? Хурлын өрөөнд урд өмнөхөөс ч илүү нам гүм ноёлж таг чимээгүй болсон олны харц зөвхөн над руу чиглэлсээр буйг хинтэнч харц мөргөлдөхгүй тулд хананд байрлуулсан Монгол улсын төрийн дуулал бүхий жазыг цоо ширтэж байсан би зөнгөөрөө мэдэрч байсан юм. Өмнө нь хизээч амсаж мэдэрч үзээгүй энийх ичхүүрийг арчаагүй амтан аятай толгой гудаан хүлээн зөвшөөрөхийг дотор хүн маань огт хүсэхгүй нь тодорхой. Хурал ингээд өндөрлөвл сул доройгоос гадна мэрэгжлийн ур чадваргүй арчаагүй эр болж үлдэх гээд байсан учраас маш шийдэмгийн амлалтыг эрхлэгчийн нүд рүү нь харж байгаад өгч орхилоо. Тасралтгүй 10-аад минут толгой дөрвгүй загнуулж сүр сүлдээ гундтал доромжлуулсан хүнээс гармгүй шийдмэг бат итгэлтэй дуу хоолойгоор эрен сурвалжлах шуурхай мэдээллийн албаныхаа бүтэн нүүрний материалыг дангаараа бичиж дүүргэхээ амллаа. Нэг л мэдхэд амнаас өөрийн мэдэлгүй урсчихсан энэ үгийн араас таг чимээгүй царайлсан хэрнээ гоочлон дорд үдсэн харцаар намайг булж байсан өнөөх сэтгүүлчид миний том амлалтыг сонссон даруйда дор бүрнээ шуугилдан дуу алдцгаах нь тэр. Харин эрхлэгч над руу доогтой инээгээд 3 хоног тарай гэж нэг нүр дүүргдэг чам шиг залах уу өнөө оройны 19 цаг гэхэд
Хоёрын хоёр нүүр дүүргэх материал олж бичиж амжих уу? За яах вэ? Харъя. Хэрвээ энэ дугаарт чиний дааж авсан нүүрнүүд бүрдээгүйгээс болж хэвлэлт оройтож сонины шин дугаар өглөө захиалагчдын гар дээр очиж амжихгүй бол хэвлэлийн зардлыг чамаар төлөвлөнө. Хэдхэн цагийн дотор тус бүр нь багдаал гэхэд компьютерийн 5 нүүрний хэмжээтэй 2 материал дуусгаж амжих хэсэг. Ямар сэдвийн хүрээнд юуны талаар бичиж болох вэ? Энэ бүхнийг тоотож, бодолцоогүйч нэр төрөө олны өмнө хамгаалж үлдэх. Цаашлаад жаахан сэтгэл гарган ажилдаа анхаарал хандуулбал юу хийж чаддгаа батлан харуулах боломжийг авч үлдэж дөнгөсөндөө баяртай байлаа. Хичнээн бодоодч ойлгохтой санаа олохгүй дэмий мөнгөн сар үд хүрчихлээ. Сонины өнөөдрийн дугаарын удирдагч энэ хооронд 2 ч удаа материалаа нэхэд амжсан юм. Гэтэл би гэдэг урагшгүй новш. Олон улсын нислэг үлдэж байсан гадны онгоц ослын буулт хийж газардахыг, налайхын замд онц ноцтой авт осол тохиолдохыг амьдралаас залхсан хэн нэгэн дээврээс үсэрч үххийг битүүхэндээ горьдлоготой дэмий хүлээсээр л байдаг. Энэ янзаараа дахиад 60 минутыг юу ч хийлгүй үржиглээ. Ямар нэгэн гинтийн гайхамшиг тохиож намайг аварна гэж хоосон горьдлого тээгцээр л байлаа. Ажлын цаг дуусах дөхөх тусам хаана, хэн, юу, яагаад, яаж сенсац тарих магадлал уламл багассаар. Яачсан даваа гариг гэхээрээ дуйлын шуугантай үйл явдал өрөндөггүй юм бэ. Хоосон том амлахаас цаашгүй чадваргүй этгээд мөн гэдгээ өөрийнхөө амлалтанд хүрч чадаагүй энэ тохиолдлоор батлах шившигт үнэнтэй нүүр тулах цаг юу юугүй ойрцсоор л байлаа. Доромжллыг тэгж өөрийн биеэр амсаж байхаар редакцийн хаалгаар сурвалжлаганд явж байгаа хүн шиг гарч одоод тэр чихтэй ажилласаа гарч чадах юм уу гэж бодож суутал утас дугарлаа. Оюутан цагийн амд найз дээд сургуулаа үлгэн салган төгснөөсөө хойш сэтгүүл зүйн тогоонд нэг ч өдөр чанагдалгүй шүлгэл сараачиж энэ хугацаанд хүнд харуулах хэдин шүлгийн түүр хэвлүүлсэн бас ч үгүй хэн болохоо таниулсан хэзээний хийрхүүч одоо бүр хинээтэй болчихсон үлдээнхийн арвижих гихч яруу найрагч утас цогсон нь энэ байлаа. Тэр байна уу гэж уламжлалт хэлбэрээр яриагаа эхлэхийн оронд мэдсэн үү чи хэмээн ихэд сандарсан янзтай хашгичих шахам харилцуурын цаанаас омогдлоо. Минь дусч үгүй хачин хүн шүү гэж гоочлох завдал өгөлгүй. Цаанч хойно Орос гүрний яруу найргийн хаан тугсаа тасарлаа. Ахва Оросын утга зохиолын хаан сэнти эзгүй ирчихлээ гэсээр машид уянгын халилтайгаар сэтгэлийн асар их хөдөлгөөнөө үл нуу халгаллаа. Чухам юуны араас тэгтлээ халаглаад байгааг нь уран зохиолын ертөнцид ямар гээчийн гарц учирсныг нь огт ойлгосонгүй. Арвижих сая нэг түгжсэн амьсгалаа гарган сөхөө аббуу гэлтэй уртаар санаа алдаад Евтушенко Евгений Александрович Евтушенко амьсгал ураачглаа. Хүний ертөнцөөс үрд явчихлаа. Утга уянга шүлэг дуулал мэтийн зүйлсээс айл эрт хүн дээрч эргэлт буцалтгүй сонин хэвлэлийн хүн болоод 10 гаруй жилийг үдсэн надад эгнэшгүй гэгддэг яруу найрагчдын хинэн амьсгал хураасан бай төдийлөн ач холбогдолгүй. Цочирдмоор гинти мэдээ байсангүй. Тийм ч учраас шал хэрэггүй зүйл хэлэх гэж над руу залгасанд нь бухимдаж тэр чин тэгээд надад ямар хамаатай юм. Ямар ч агуу хүн байсан үхэж үрэгдэх нь жам бидтэй. Нэр чамд аргагүй л хамаагүй л дээ. Чи бол урагч. Авьяаснасаа мэдрэмжээсээ яруу найрагчийн тавилангаас нүүр буруулж талхны мөнгөө илүүд үдсэн бидтэй. Хөхийн мó сэтгүүлч. Хараал идсэн энэ новшийн өдөр намайг чичилж буруутгасан элбээр доромжилсон гутаасан улсын дотор энэ нэг юм дутаад байж л дээ. Өдрийн хугас нь өнгөрчхөд байхад бичих сэдвэж олоогүй яах учраач олохгүй минийт суугаа надад олдож байгаа ганц мэдээ энэ
Хөрш орны өвгөн найрагч өөд болсон тухай мэдээ сонины арын нүүрний урлаг соёлын буландал тавигдана гэхээс дуйлаанд хэрэг явдал учир битүүлэг гэмт хэрэг аимшигтай аллагын тухай сурвалжлага нийтлэл бүхий эрен сурвалжлах сэтгүүл зүйн буланг амтархан уншдаг сонины байнгын захиалагчдын хэрэгцээг хангахгүй нь тодорхой байтал найрагчир харилцуурын цаанаас ингэтлээ сүржинхийн цаад шалтгаан нь ердөөл гашуудал тайлах нэрийдлэр надаар ганц шил арх авахуулах зорилготой байж л дээ. Сүүлдээ мань нэрийн арга нь барагдаад боломжтой бол нэг шил юм аваад хүрээд ирэхийг бодоорой. Гэртээ хүлээж бай гэж хэлээд утсаа салгачглаа. Гадагшаа гарлаа гэж зорж очих газаргүй. Уулзахаар товлсон хүнгүй учраа редакцаас тодорхой ямар ч зорилгогүй гараад явчихж чадахгүй. Бичсэн нэг ч өгүүлбэргүй цулгай хоосон Word-ийн файлтай дэлгэц ширтээд зүгээр сууж байх ч хэцүү байснаа санаад ажлын ойролцоох дэлгүүрээс том шилтэй хар чингис аваад 120 мянгатын автобусны буудлын ойролцоох гэрлүүн зүгэлж эхлэв. Хэдхэн минутын өмнө утасны цаанаас намайг хэлэхгүй үгээр болж орхисон нөгөө нөхөр чинь хаалга дэлгүү үгүй юу намайг тас тэрч миний ханд жинхэнэ уран бүтээлчийн зүрхтэй хүн чамайг новшийн сэтгүүл зүйн ёроолд шигдчихгээгүй гэж мэдсэн юм аа би гэж манжилсаар гэртээ орууллаа. Аялж өгсөн цайнаас нь хэд том балгачгаад тортой архиа ширээн дээр гаргаад тавилаа. Арвижих ханын шүүгэнээсээ 2 хундаг гаргаж угааж арчих зураа. Вэчамд юуг зориглон хийхээр болсноо одоо хэлье. Нялхсын өвчнөөр өвчлсөн хар залуу байхасаа л яруу найрагчийн үхлээр үхэн гэж ам гарч явсаар өдийг хүрлээ. Шар сонинд миний насны доо 35-аас хэтрэхгүй гэсэн гарчигтай ярилцлага өгч явсныг маанч чи мэднэ. Гэтэл нэг л мэдсэн чинь амлсандаа хүрэх цаг ирч гэж 35 хүрч гэж шүү дээ. Яг уу Евтушенко бид хоёрыг нэг онд тэнгэрийн харьяат болцгоосон гэж ярьцгааг л дээ. На битгий хийх чи тэрнтэй энэ зэрэгцэх юу бичиж амжсан болоод үхэх гээд байгаа нь. Тэглээч чи үхэж чадахгүй. Үхийгээд л үхчихдэг тийм амархан юм уу? Үгүй ээ. Чи миний дотор орж үзээгүй болохоор ойлгохгүй байна. Би үхэж байж л нэр төрөө бүтэн авч үлдэх гэж байна шүү дээ. Үхэлмэн л зориг тэмүүлэлгүй утга учиргүй гуйлагчин царайлсан адгийн амьдралаас маань аврах гээд байна. Чи хүн дагаад хийрхэж байна гэж бодвол бод хамаагүй. Энэ шийдвэр бол өөрийгөө аврах миний зөвтгөл. Чи бүр хизээний хойд насандаа бэлдчихсэн хүн шиг ярьж байх шиг дээ. Гэхдээ өөш дээ. Амиа ягуутгэх чиний хэлж байгаа шиг тийм хэцүү зүйл биш. Махан бие тарчлахгүйгээр амиа твчих түмэн арга зам байна. Харин миний үхэл хүмүүсийн амиа хорлолтын талаарх нийтлэг ойлголт шиг улигт хэлбэрүүдээс хачин өвөрмөц байх ёстой. Яг л үйл хөдлөлийн урлагийн тавилт шиг үхлийн гоо сайхан нэвт шингэсэн яруу найраглаг үхлийн ирэлд хатаж байна. Гэсэн чинь өглөөнөөс өдий болтол төвчээртэй хүлээсэн нийгмийг цочрох дуйлаант хэрэг явдлын эзнээ олцглоо гэж сануулах хачин адын зүнг буруу бишийг батлах мэт мань нэрийн өөрөө ч тэгтлээ оошоож тоодоггүй нэгэн шүлгийн мөр зурсхийн орж ирэх даруйд нь цаг хугацааны галт тэрэг ирэх замыг таглан зогсоод гээд эхэлдэг шүлэгчин цаашаа юу гэдэг вүлээ гээд шавдан асуудал арвижих халамцуу нүдэрээ гайхширн харснаа. Тэр шүлэг яасан гэж альвэ номон дээр чинь тэр шүлэг байдаг үстэй хурдан олоодох. Цаг хугацааны галт тэрэгний ирэх замыг таглан зогсож чанх өөдөөс нь ихц ширтэнгээ таних баагуулан хүлээхэд зогсоогдошгүй аятай довтлогон давхигч галт тэрэг аваарын дохоогоо хадаан цуцсаж бахарцсандаа таварцаглан сөхрөх нүсэр заан адил илчхэмлээ ихгүй сав
гэсэн энэ дөрвөн мөрт чамд ямар нэг зүйлийг ойлгуулахгүй байна гэж юу? Юуг аль эрд бичээд номондоо хэвлжсэн энэ шүлэгч нь одоо чиний хайгаад байгаа үхэлд хүрэх замыг чинь заачхад шүү дээ. Яг энэ шүлгэн дээрх шиг галт тэрэгний замыг таглан зогсоод ихэнсэг тайван гихчин танихаа сорж байгаад дайруулж өгвөл ямар вэ? Өврийн халааснаас чинь энэ шүлгээ бичсэн их чинь олдно гэд боддоо. Харин би чиний ялгуулсан үхлийг мөнхлөн 35 наснда амиа хорлноо гэж амбгайлсан яруу найрагч үхлээ хүлээн тамхи татан зогсох дараа нь цаг хугацааны галт тэргэнд дайруулах хүртэлх хорон мөч бүрийг төмөр замын дэрэгдэх тавцан дээр урдчилж байрлуулсан камераар бичиж баримтжуулбал ямар жинхэнэ арт биш гэж юу? Хөгшин нь үхлээ зүгэнсэн яруу найрагч цаг хугацааны галт тэрэгтэй мөргөлдлөө гэсэн гарчигтай хэргийн газар дээрээс бэлтгэсэн сурвалжлага бич. Бас уран зохиолын ертөнцид захиур хагалж өөрийгөө тунхаглаж эхэлсэн цэл залуу 20 настай дал тэр 35 наслаад үхэн гэдгээ зарлаж байлаа. Тэрл мөчөөс хойш 35 нас руу зогсолтгүй хэмнэлээр зорин ирсэн цаг хугацааны галт тэргийг тосон уулзсан нь энэ байжээ гэтэл цааш үргэлжлэх чиний тухай хөрөг нийтлэлийг бичнэ. Сонины тэргүүн өрөнд чиний алтан агшин нийтлэгдэн. Энэ бол ялгуусан ялалт. Жинхэнэ саяарал. Нэг мэдсэн өөрийн ирэхгүй би түүнийг ятгаж, синхруулж, зоригжуулж, хэлсэн бүхэндээ өөрөө үнэмшин догдолж, бичих нийтлэлийн өнцөг, найруулах, сонины тэргүүн өрөнд нийтлэгдэх шуугант гэрэл зураг боддоор төсөөлөгдөж байлаа. Хэн дуртай нь сонирчрахан асуусны зоргоор уудлан ярихан битгий хэл, харин ч тэр эмгэнэлт явдлыг өөрийнхөө дурсамжнаас бүр мөсөн мартаж арилгах гэж цөхөрч ядсан арга гэрийнхнийх нь сэтгэлийн шарахыг хөндөм байж мэдээ нийтлэл бичиж амь зуудаг эрен сурвалжлагчийн ядмаг арга барилаас бүр мөсөн татгалзаж үйл явдал өрнөхийг хүлээж суух бус өөрөө өөрийгөө бичих сэдвэр хангах хэний ч санаанд багтамгүй аргыг олсондоо хачин ихээр баясаж байлаа. Үнэн дээр бол өөрөө бүх хэргийг сэтэлжүүлэн зохион байгуулах. Миний цуврал сурвалжлагын анхны хохирогч болохоор яруу найрагч найз маань хар сэжиггүйгээр тун баяр тайгаар зөвшөөрөөд зориглосон дээрээ өнөөдөр л энэ бүхнийг гүйцэлдүүлэхээр шулуудчихсан юм. Миний ярьсан хэд үнэмшилтэй тарих угаалт ятхан синхруулалт илтэд нөлөөлсөн нь эргэлзээгүй. Миний авчирсан архийг гудамжны булан тохойд яаруу санд руу ууж байгаа архичин хаятай хөнтөрч бараад арвижих хамгийн цэвэрхэн хослолоо өмсөж зангаа зүүж гутлаа тосолж өнөөх дөрвөн мөртөө өврийн дэвтрээсээ урж авсан нэг хуудсан дээр хуулж бичээд өвөртөө халаасаллаа. Ханын цаг руу хартал 15 цаг 40 минут болж байна. Бүх зүйл санснаар бүтэж болсон явдлыг төлөвлөсөн ёсоор хурдхан бичиж амжуулбал орой хэвлэлтэд шилжих сонины дугаарт амжихаар байсанд гэрэл зурагчин ананд руу залган ажлаас гаргаж өгсөн камерыг өргөн өнцгийн дуран дүүрэн цэнэгтэй нөөц зайтай нэмээд хувийнхаа камерыг хөлтөөн аваад их тавны гүүрний доор байрлах хуучнаар дунд гол зөрлөгийн тавцан дээр аль болох хурдан ир гэж хэллээ. Бид 120 мянгатын байрнаас гарч дунд голын төмөр замын зогсоолыг зүглэн алхлаа. Тэрнийг яг цагаа тулахаар
Хулчин шантрах үедээ нарийн төлөвлөж зохион байгуулаагүй гэмтийн санаанаас үүдэлтэй энэхүү ажиллагаа маань урдчлан тооцоололгүй орхисон жижиг асуудалд бүдгэрч бүтлгүйдэхүй гэдэгт л санаа зовсоор дуугай алхаж явтал тэр галт тэргийг яаралтай зогсоох гэж тоормзны краныг хэдэн метрийн зайнаас татдгийн бол галт тэрэг ирэхээс өмнө зам дээр гарч зогсоод дэмий байх. Харин машинист нь тоормзны крана татаадч нэмэр болохооргүй. За барагцаагаар 150-аас 200 метрийн зайд ойртоод ирэхтэн л тамхи асаагаад зам руу гараад зогсчихвол төлөвлөснөөр болно хаа гэж тэр их нухацтай хэллээ. Бидний сэтсэн зүйл согтуу хүлжүүгийн дэми ярианаас нэгэнт хальсныг тэр энэ үгээрээ нотлолоо. Тэгэх тусам санаанд багтамгүй зүйлийг түүнээр хийлэг гэхээр замчлан яваадаа. Түүний амиа хорлолтын гэрч болоод зогсохгүй тэрхүү аимшигт явдлыг уншигчдын нүдэнд харагдтал бичснээрээ алдар нэр гавьяа шагнал хүртгэхээр улайран байгаагаа бодхоос бөөлжс цутгана. Тэр ч гэсэн гэнэн хонгор хүүхэд шиг намайг ганц шил арх задалж дэми балаа юм бурсан даруйд дуулууртай нарахгүй миний үгэнд автаж үхэл рүүгээ алхаж байна гэхээр итгэж үлч чадана. Бид хоёрыг зорьсон газараа очиход зурагч маань төрүүлээд ирж гисэн байлаа. Энэ орхигдсон газарт онц ноцтой юу гээч нь болох гээд хүн дуудаад байгаа юм бэ гэсээр ананд угтлаа. Энд хүн амиа игүүдгэх гэж байна. Харин чи баримтжуулна. За одоо шалгааж болсон бол ажилдаа орцгоё. Цаг тавч байна гэсэн товч тодорхой боловч харгис хүйтэн үгс амнаас өөрийн мэдэлгүй урсчихлаа. Юу хэлэх учраа олохгүй дэмийл алмаарч хэлсэн бүхэнд маань итгэж ядахта асуулт нэгсэн харцаар шилтэх тэрээр юугаа солиороод байгаа юм бэ чи чинь? Ингэж дарвалзаж тоглоом наргаа хийх байсан бол яах гэж сүржигнэж дууддаг юм бэ гэж уурслаа. Чамтай тоглож байх завтай хүн алга. Дугаар шилжүүлэх цаг тулчлаа. Энэ явдал өнөөдрийн дугаарын хадаас материал болно гэж би эргэлзэлгүй хэллээ. Согтуу байгаа мó физта чинь? Аваагүй ярилцлага зохиож бичдэг байснаа болоод хүн алж мэдээ бичдэг болох гэж байгаа мó? Чи арга чинь бүр барагдаа дуусчих ч л дээ. Энийний дараа нь юу хийх вэ? Чамтай шоронгийн хам болохоос өмнө би болох минь хөөе гэсээр цааш өчнөө хараал угсруулан урсгаж гарлаа. Уурандаа багтарч ядсан ананд хөлөнд бэхэлсэн камера шалвхан хурааж явхаар зэхэж эхэллээ. За айлхгүй юу чи аймхай гүлэг минь? Аргагүй л дээ. Шам шиг үйл явдлын зурагчинд ахтах сэтвэлтэй хэвлэлийн баг хурал хийсэж талбайн жагсаал баримтжуулж бүх насаа барж байхдаа таарсан заяаг лалар худлаа бүрт шахаас цаашгүй. Камера мөрлөөд явж байхад онгоц нүдэн дээр осолддгүй юм байхдаа эд түгжирлийн үеэр шатхуун түгээх станц дэлбэрчихвэл янзын кадрууд авахгүй юу гэдэл хуцаад л байдаг юм байлээ. Дуул янтай үйл явдлыг чинь бэлдээд өглөө одоо юу чаддгийг чинь харъя гэхээр хоншоор чинь хүрэхгүй юм те. Чи өнөөдрөөс цаашаа дуугайл Time, People, New York Times дээр нийтлэгдсэн шилдэг гэрэл зургуудыг биширч атаархаж яваарай гэд шар хоройг нь хайр найргүй малтлаа. Хорон үгсийг маань тэсэж чадахгүй дээ нудраг зангидан цохих гэж далайх гэхэд нь барьцалдаад авлаа. Хин хэний маань уур омог буцалчихсан тэрхэн хоронд хаана юу хийх гэж ирсэн зорилгоо мартаж орхиод байтал арвижих. Та хоёр миний талбарыг чөлөөлөөд холхон зайд гараа зодтолтож болох уу? Эсвэл бяц мөргүүлэхэд ямар чимээ гардгийг дэрэгдээс нь сонсож цус хэр хол үсэрдгийг хажуунаас нь харах гээд байгаа мó гэж төвчээр нь барагдсан аястай хэллээ. Хинэн ч хэнийгээ цустай нь хутгахад бэлэн байсан ананд бит хоёр хоёул гэмтийн үгэнд балмагдахдаа зог тусаж хөшиж орхилоо. Арвижих үргэлжлүүлэн та нарын баримтжуулах эсэх чинь одоо надад хамаагүй. Хамгийн түрүүнд ирсэн галт тэрэгний доогуур би орно гэж огтхонч тэнэгэлсэн шинжгүй хэлэхэд нь
Сая нэгэн сэхэ авч Анандын өрөндөө оосрлон зүүсэн байсан камерыг угзран авч газар хэвтэж байсан камерын хөлөнд угсарч дунд оолын зөвлөгийн тавцанд байрлуулан планыг тохируулж бичлэг хийхэд бэлдлээ. Дараа нь аривжихтай уран бүтээлч нөхөд шиг салах ёс хийхдээ зурагчин гүүрэн дээр гарч байраа эзэлтэл ямар ч үйлдэл битгий хийгээрэй. Бүх юм бит хоёрын төлөвлөснөөр болох ёстой шүү. Туршилт гэж байхгүйг санаарай гэж хичээнгүйлэн захилаа. Үйл явдлыг эгц дээрээс нь оновчтой байрлалаас баталгаажуулахын тулд инх тайвны гүүрний сүйдрвч хамгийн тохиромжтойг чи надаар хэлэлцдэггүй мэднэ. Гүүрлүү тойрч очихгүйгээр товчилж гарах хамгийн ойрхон шат Наран плазаг энд иргэд бий. Чи хурдан гүйж чадвал энэ мөчийг дурандаа буулгаж чадна. Одоо би чамайг хүчлэхгүй гэж Анандад хэлж орхилоо. Тэгтэл тэр үнэхээр мэрэгжлийн өвчин нь хөдөлсөн үү? Юутайч гүүрэн дээрх сүйдрвчийг зүглээд гүйчихлээ. Хэрэг явдал болсны дараа ирж сурвалжлага хийх сэтгүүлч нь осол гарахаас өмнө хэргийн газраар эргэлдэж байсан нь тогтоогдвол ямар л ойлог байв гэж би ч нүднээс далд газар нуугдан байдлыг ажиглахаар боллоо. Энэ хооронд зорчигчийн галт тэрэг нэгэнтээ явж өнгөрлөө. Ананд байрлалаа эзэлснээ дуулгахаар утсаар залгалаа. Хэрэг явдал болж өнгөртөл дуудлага таслахгүй байхыг түүнд захиж арвижих зам дээр галт тэрэг хаан зогссон цагаас кадраараа шүш гэж үүрэгдлээ. Дөтлөн ойртож буй галт тэрэгний дуут дохио төгшүүртэй хангинлаа. Дунд гол зөвлөгийн зүг хартал арвижих тавцан дээр байрлуулсан камерны рек товчлуурыг сая дарсан бололтой бичлэг хийгдэж эхэлснийг шалган харж хаад тамхи гарган зуугаад тооцоолсны дагуу галт тэрэг тоормсны крана татлаач нэгэнд эрчээ аван эргэлдсэн дугуйгаа зогсоож хүчирхээргүй зайд ойртон эрхийг хүлээн зогсох нь харагдав. Ачааны чингэлэгтэй галт тэрэг түүний зогсож байгаа тавцнаас барагцаагаар 100 метрийн зайд тулж ирмэгц тэр төмөр замын дээр мод руу бууж галт тэрэгний өөдөөс игц хараад зогслоо. Үйл явдал нүд ирмэхийн зурт болоод өнгөрчихлөө. Надад санагдаж буй зүйл гэвэл аривчих цаас мэт хийсэн унсан агшин л байлаа. Тарсан уу гэж сэхэ орсон даруйда утасны цаанаас амьсгал нь үл дуулдах Анандаас шивнэх төдий асуухад "Стамин чи надаар юу хийлгэж ихвэ?" гэсэн хариу өглөө. Ажил хичээл тарах энэ цагаар гүүрэн дээр түгжирч зогссон машины жолооч нар юу болоод өнгөрснийг анзаарч ойлгоогүй ч ачааны галт тэрэг юуны улмаас зогссон болохыг мэдхээр хэрэгт дурлан машинаасаа гарч ирэн харцгаахаж. Одоо л эрен сурвалжлах албаны сэтгүүлчийн хийх ёстой үндсэн ажил маань эхэлсэн тул найрагч Андын хаан хойноос гашуутахыг хойш тавьж цагдаа түргэний тэрэг ирэхээс өмнө тавцан дээрх камера авахаар яарангуйлээ. Туул зөвлөгийн тавцан дээр гарч очсон даруйда рекорд нь үргэлжилж байсан камерын бичлэгийг зогсоолоо. Гэнэтхэн л зам дээр гараад ирсэн эрийг холдуулах гэж дуут дохио хадааж тоормсны крана тултал татаж хамаг арга чаргаа хэрэглэж өөр зүйл анхаарах сөхөөгүй болсон машинистийн багийнхны хинэнч буудлын тавцан дээр хөлтэй камер байрлаж байсныг анзаараагүй гэдэгт итгэлтэй байсан учраас хөлийг нь эвхэж бариад камерыг хүзүүндээ зүүгээд хэргийн газар руу очлоо.
Талигаачийн цогцос руу дөхөн очиход хүн ирснийг анзаарах нь байтугай яах учраач мэдэхгүй болсон машинист тэргүүтээ төмөр замын ажилчид шүүрхий стейк адил давтуулсан яруу найрагчийн цогцсыг тойрон овоорсон байлаа. Дундуур нь зүсэн ороод ганц нэг кадр дарж амжлаа. Ямар учиртай хүн, юун хүн ирчгээд болохгүй элдв зураг аваад байгааг сая л нэг асуухт нь үнэмлэхээ гарган харуулад дуу хураагчаа асаан машинистаас болсон хэрэг явдлын талаар тайлбар тодруулга авна гэж зүтгэлээ. Уг нь бол тэд намайг осол гарсан газраас цагдаа сэргийлэх эртэл шаардлага тавин холдуулж аимшигт явдлын дараах дүр зургийг буулгасан баримтыг устгахыг шаардах эрхтэйч цочролд орсноос хиндэн ч тийм сөхөө байсангүй. Машинист ч мөн яриа өгөхгүй гэд гидэж ихвэл би яаж чадахгүй байсан ч харсаар байж хүн дайраад алчихсан тэрээр гэнэтгэл зам дээр гараад ирчихсэн, дохоод уграхсан, чанга яригчаар анхааруулсан, тоормос оройтож татаагүй, орон зай хугацаа хэд хязгаарлагдмал байснаас самбаачлах шийдвэр гаргах боломж хомс байла. Санамсар болгоомжгүйгээс болсон золгүй явдал гэж бодохгүй байна. Энэ бол амиа хорлолт байсан байхаа гэснээс өөрийг тэрхэлсэнгүй. Төмөр замын ажилчид цагдаа түргнийхэн эртэл талигаач хэн байсан, ямар нэг зурвас үлдээсэн эсхийг шалгахгүй байсан дээр гэж үзэж байгаа бололтой. Санснаар болдог бол ингэртэнд байгаа дөрвөн мөрт бичсэн цаасны зургийг дарахыг хүссэн ч боломж тохиосонгүй. Болсон явдын талаар товч тайлбар авсан болоод цагдаа сэргийлэх эрхээс өмнө хэргийн газраас зүгтах шахуу зайллаа. Энэ хооронд эрхлэгчтэйгээ холбогдож галт тэргэнд дайруулж амиа хорлсон хэрэг явдлын гэрэл зургийг санамсаргүй тохиолдлоор амжиж авснаа. Хэргийн газарт хамгийн түрүүнд ирснээ өөр ямар ч телевиз, сайт энэ тухай одоогоор мэдж амжаагүй байгааг дуулгалаа. Энэ материалыг бичиж бэлэн болготол сонино хэвлэлтэд шилжүүлэх гэж яарах хэрэггүйг мөн хэлээд амжлаа. Хэрвээ цаг хожихыг хүсвэл яг одоо бидний байгаа газарт машин явуулахыг хүслээ. Ажлын машиныг ирж авахыг хүлээх зураа анандтай яриагаа нийлүүлж амжлаа. Болсон явдлыг урдчлан төлөвлөж зохион байгуулсан гэх ямар ч сэжүүр өгөхгүй байх үүднээс хувийн камер дээр нь хийсэн бичлэгийг хуулж аваад карта цэвэрлэхээс өгсүүлээд биднээс шаардагдах урдчлан сэргийлэх бүх арга хэмжээг нэгийг нь ч орхилгүй ярилцаж тус тусын хариуцсан үргээ хувааж авлаа. Редакц дээр ирсэн даруйда өнөөдрийн дугаар удирдагчийн бүх удирдлагыг гартаа авлаа. Тэргүүн нүүрэнд өргөдчихсөн байсан данхайсан том зурагтай парламентын хоёр мэдээг унгаж оронд нь талигаач галт тэргэнд дайруулж буй агшныг буулгасан гэрэл зургийг нүүр дүүрэн тавиад үргэлжлэлийг 5 дугаар нүүрнээс гисэн сум заан эрен сурвалжлах шуурхай мэдээллийн албанд харьяалагдах болонд үхлээн зөгнсөн яруу найрагч цаг хугацааны галт тэрэгтэй мөргөлдлөө. Гэх гарчигтай хэргийн газар дээр ажилласан сурвалжлага өөр ямар ч сонинд нийтлэгдэхгүй ослын дараах нүд далдэрмэн зургуудаас хавсраглаа. Түүнчлэн санааг нь хэрэг болохоос ч өмнө бодож боловсруулсан хэрнээ ур гарган бичих гэж чамгүй хугацааг зарцуулсан үхлэнч яруу найраг гарчигтай үл олдохын аривжих хэмээх яруу найрагчийг өөрийнхөөрөө нээхийг эрмэлдсэн хөрөг нийтлээ 12 дугаар нүүрэнд Евгений Евтушенкогийн таалал төгссөн мэдээтэй зориуд нэг дор багтаан өрүүллээ. Сонин маргааш уншигчдын гар дээр очино. Түүнээс өмнө өнөө орой гэгтэл хүмүүс сайтын мэдээ Facebook-ээс галт тэрэгтэй мөргөлдсөн хүн хэн байсныг мэдчихэв. Тиймээс үл олдохын аривчхын талаар дэлгэрэнгүй бичснээр огтхон ч буруудахгүй. Бас хинэн ч намайг сэжиглэхгүй. Сонины энэ өдрийн ажил нэг юм гараас гарч
Эцэст нь би хамт олны их хүндлэлийг мэдрэн ялагчийн дүртэйгээр гавьяага хүртэхээр гарлаа. Доромжлол, бүтэлгүйтэл, золиос хүртэн байж даван гарсан энэ өдрийн дарамтаас бүрэн чөлөөлөгдөхөөр ажлынхаа ойролцоох уушийн газарт ганцаараа тухлаад зөвхөн эднийх Прагаас цөөн доогуур оруулж ирдэг Wormwood хэмээх гашуун шарилжийн ханд ихээр агуулгдсан жинхэнэ абсент ликер бүтэн лонхыг захиалж гал авалтсан ногоон дагнаас 2 хундгыг дараалуулан уугаад халуун шатах ликерийн амтнаас өөр юунд ч анхааралгүй хэсэг амс хийлээ. Би суларч аянда тайвшраад ирмэгц. Шуугаан тарих дараагийн сэдв юу байж болох талаар эргэцүүлв. Доолиант хэрэг явдлыг хүлээж ирж хайх бус өөрөө тэр бүхнийг сэдэж зохион байгуулсныхаа үр дүнд өөрийгөө бичих сэдвээр хангах гайхамшигтай хийгээд аимшигтай арга маань өнөөдөр хэдийгээр цагт шахагдсан давчуу хугацаатай нарийн боловсруулсан төлөвлөлтгүйч золоор амжилттай хэрэгжлээ. Хамгийн гол нь намайг хэргийн газар дээр очиход хинч алуурчин чинээ сэжиглэхгүй. Ажлаа хийж яваа сэтгүүлчил гэж харна. Одоо гол нь бичих шин сэдв болж тэрэндээ уялдсан алалгыг сайтар боловсруулан төлөвлөх хэрэгтэй. Болж өгвөл 7 хоногт нэг удаа хадаас материал бэлдэж байхад болно гэж өөртөө хэллээ. Чих онгойж, сонор болж, нүдэнд цайвар туяатай бүхэн ногоон өнгөөр асаж эхлэв. Ногоон дагна.